Хаач Instagram юу? Yo, энэ бүр гоё. Аль нэг юм бичлэг гэж. Тэг чи яа. Оо. Яа би эмгийнхаа юу иглээ ийцэн. Хэрхэн янзгүй бичиг эмгээ зүг нь харцгаая. Дүү дээр харж тайна. Инфьюзер дүүтэй байхын даваа тал. Харта төлтэй байсан байна. За тэгээд нүрэ бодсон байна. За хойд бичлэг нэстэ. Бичлэг Чи нүуний тийм. ритэ. Хойд ингэж YouTube интро. Дээшээ байгаа. Яна ирж байгаа миний камерыг өөрчлөж. Хоёроо би матгах болсон чи. Ёо. Бичлэг гэж мэдхүү. Ёо. Миний Монголын одон цаатаа байдаг юу? Юм бэмбагийн малгайг дахиж гуйхгүй. Гэтэ угаасаа энэ малгаагүй ч гадаа юм болох юм. Тийм. Тэгэхээр яг бичлэг хийгээд талдарч өгч шээ. За бид нар дөнгөж төрсөн тугал харахаар юм байна. Анголч. Энэ юм уу? What? Төрөөд хоёр хонж байгаа юм гинэ. Та ямар бүжигсэн та. Одоо бүжиглэн байна. Тэгэхээр зураг авалтыг хэлгээд ер нь бол бэлдэж л байна. Тэгээд гадаа усын цэнийг 99% байсан бохгүй юу? Тэгээд тэгсэн чинь одоо 19% болсон байна. Гэтэ ийм гоё бичлэгтэй болж байгаа гоё юм аа. Нэрдэ. Гадаа өнөөдөр зураг авалт хийж айгуу гоё дулаахан өдөр. Тэгээд миний хувьд хамгийн гоё байсан хэсэг бол энэ байсан. Бас би зүгээр ганц бичлэг хийгээл. Тэг ямар ч яг л яг л зураг шиг газар байна төхөө. Гоё юм аа. Тэр дээр хартай. Дийлэх савх сан дээр юу гэсэн. Тэр хүн тэгэхээр өөрөө бас ингэдэг тийм.
지하가스 있거든. 요게 짝이 단다용 고이드. 허리 났을 때 내 가르발 호흡도 비슷해. 진짜 한 다시 잡아서 이미 잡고 인게 주고 인게를 찌개를 잡이 갔다. 여스테 혼자 tuk배지 얼거주 그 팀 차고 일습니다. Тэгэхээр би бүр амар хөөр харагдаад байгаа болохоор нүрийнхээ ботыг арилгаж чадахгүй би 11 цаг хүртэл унтахгүй байж байна. Тэгээд яаж зүгээр яг бичлэг хиймээр санагдаад сая бүжгэлж байгаа бичлэг хийлээ гэсэн чи би фото байна. Би бүр амар бүдүүн байгаа болохоор би зүгээр л рeel оруулахгүй сторинд орууллаа. Тэгээд би яаж зүгээр бас унтахгүй нүрээ арилгаж байгаа бас бичлэг хий гэж бодлоо. Би тэг өнөөдөр зөндөө гоё бичлэг хийсэн. Зүгээр байгаль бүр амар гоё, дээрээс нь би яасан ч хөөрхийн. Бас сайхны юм хийдэг сав маань байна. Тэгээ энэ дотор ингээд хүн багтахгүй болохоор би ингээд чихний хүмүүжтэй эн чинь бараг 200 ширхтийн байна. 200 ширхтийн дотор нь ингээд хийцэн байгаа. Ирсагч үлээдний тосон цэвэрлэгч байна. Тэгээ нөгөө нэг дабл клинсинг амар хийх хэрэгтэй гэдэг штеп. Тэгээ би нөгөө тосон цэвэрлэгчээр ирсэн байхгүй гэсэн чинь тэр нь ингээ миний дүүр дээр амар батг гаргаад заяа. Би тэг яага батг гараад байгаа юм бол доо гэж нэг амар анзаарахгүй байсан чинь нэг хүн ингээ тосон цэвэрлэгч амар хэрэгэлсэн чинь миний дүүр дээр амар батг гараад хэрэглэхээ болсон чинь батг гарахаа болцсон гэдэгс байхгүй. Тэгээд би яг туршаад үзсэн чинь яг тэрнээс болоо миний дүүр дээр батг гараадсэн заяа. Амар сонио. Тэгээд би ямар ч нэг сүүн шингэн хэрэглээд тэгээд сүүлд энэ одоо юу юм чимдээ. Тэг сүүн шингэл юм л да. Сүүн шингэнгээр юу нь л арилгах юм бол надаа амар санагдаж байгаа. Энэ арьс бүр амар гоё болсон байгаа. Хүмүүс ингээ харах болгондоо арьс чинь бүр амар гоё гэрэлтэй гэлцээд гэтгсэн энэ дээр амар батг гарсан байх юм аа дураг. Тэгээд ямар ч тааж би мингэ авахгүйсэн бичлэгээ бас эдийлээд оруулмаар байна. Би явж он гараад бичлэгээр бөмбөгдъё гэж бодож байна да. За тэгээд надад болохоор Докогийн хөөс байна. Яа би та нарт ийм хэлэхүү миний Токигийн энэ гармаа эвдэрсэн гэвэл та нар итгэхүү. Яа би 9 сарын 29-нд авсан байлээ заяа. Тэгээд одоо ч 12 сарын 26 бараг 3 сар болж байгаа би нэг амар бичлэг хийх байхгүй юу. Тэгээ өнөөдөр гадаа бичлэг хийж магтгүй гадаа жоох аваа явцсан. Тэрнээс болоод хөлдөө тасахгүй нөө ерөөсөө ингээ хасахгүй байгаад. Тэгээ би бараг эвлэлцэн л юм шиг байна. Тэгээд цэнэглэхээр цэнэг авч байгаа хэрнээсээ дарахаар нөгөө дуграад шууд ингээд хөдөлсдөг байхгүй. Тэхгүй зүгээр ингээд дэлгэцэн дээр нь цэнгэр юм гарч ирээд байгаа. Би тэгээд шоконд ороод байна. Би ингээд 280 мянган төгрөгөөр энэ чинь хоруу хумсам хийм байж тарин талбай дээр төмс хураагаад 2-3 шөнө хоноод чинчаа Ölмар нэр энэ ингээ эвдэрсэн байвал би бүр ингээд амар нэг хэсэгтээ юм орон зоо. Би тэгээ дахиж бараг юм үнэтэй төхөөрөмж юус авахгүй байх. Тэгээ би энийг авахтай бүр амар баярлажсэн шүү дээ. Тэгээд эсвэл бол би унгааснаа бол мэдгүй санахгүй байгаа. Ерөөс унгаагүй. Тэгээ би ямтаж авсан газраасаа нэг битсэн байгаа. Би тэгээд ямар ч бичлэгтэй хамт байсан баярлалаа. Аньё дараагийн бичлэгээр олзъя. Би тэгээд спешиал 100 subscribe хүрэх юм бол спешиал видео оруулъя гэж бодож байгаа. Би тэгээд ерөнхийдөө дараагийн удаагаас мэдээж ингээд өдөр тутмын амьдрал надад ингээд тохиолдож байгаа үйл явдлуудаа бичлэг болгоод хадгална. Дээрээс нь челленжүүд ер нь бол хий гэж ер нь айгүй бодож байгаа. Тэг хүмүүсээ гөрөөд хамтдаа челленж хий гэж бодож байгаа. Тэгээд би дараа жил айгүй ютубтэй айгүй итгэвтэй байхыг амар хичээх болно. Тэгээд 7 хоног толгон ядаж нэг бичлэг гараад тэг надад бол эдитлээд оруулах бичлэг бол ингээд 5 дотор байгаа зөө 5 бичлэг доо хийж байгаа шүү нэрээ. Яа би эдитлж оруулмаар байна. Тэг энэ уцсны багтамж дүүрээд байгаа. Тэгээд хувцас тайлгаас өмнө хөөх харагдаад байгаа болохоор нэг бичлэг хий гэж бодоод тэгээ би энэ плажтайгаа ерөөсө бичлэг хийгээгүй байхгүй юу. За ямар ч тач хартан бараг л гарч ийн. Одоо хийх ажлууд ер нь бол цэгцрээд явж байгаа байхгүй юу. Тэгээд онд босоос өмнө яг энэ ондоо хийх ёстой ажлуудаа ер нь бол хийгээд
дараа жил ингээд илүү шинэ сэтгэлээр шинэ ингээд ажлуудыг ч гэсэн эхлүүлээд хиймээр байгаа. За тэгээд өнөөдөр болохоор ч 12 сарын 28-ны өдөр байна. За тэгээд 1 жилийн турш айгүй олон зүйлийг туулаад айгүй олон мэдрэмжүүдийг мэдрэнгээ айгүй тийм сонирхолтой цаг хугацааг өнгөрүүлсэн юм шиг санагдаж байна. Тэгээд ямар ч тач дараа жил болохоор ингээд илүү хийж төлөвлөж байгаа зүйлүүд ч гэсэн байгаа. Тэгээ миний амьдрал ч гэсэн шинэ содон зүйлүүд 25 онд их гарсан. Тэгээд өөрчлөгдөх зүйлүүд гэсэн айгүй их байсан. Тэгээд цаашдаа ч гэсэн илүү төвшин ахиулах зүйл гэсэн ер нь бол айгүй харагдаж байна. Дараа жил нэг илүү контент бүтээх тал дээр илүү мэдрэлээ зарцуулж ингээ ганц контент бүтээх гэж ер нь бол миний хувьд ингээд яагаад YouTube дээр бичлэг хийгээд Instagram дээр ч гэсэн ингээ бичлэг оруулдаг вэ гингүүд зүгээр л ингээд өөрийнхөө авсан ингээ бичлэгнүүдээ зүгээр л нэг эдитлсэн болоод ерөнхийдөө бол оруулж байгаа байхгүй юу. Тэнгүүд яг ингээд туулаад үзэнгүүд ингээ нэг контент гаргахын тулд ингээд айгүй сайн төлөвлөх хэрэгтэй. Яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу хийх юм бол амар цаг хугацаа амар хурдан хэмнэдэг баггүй юу. Тэгээ би өмнө нь болохоор зүгээр яг ийм нэг хувь хүний хувьд ямар нэгэн зүйлийг төлөвлөөд хийнэ гэдэг нь үнэхээр ингээд бүтдэггүй байсан баггүй. Ингээд хичнээн төлөвлөсөн ч гэсэн өөр ажил гарч ирээд гинт ингээд сэтгэл санааны хувьд хэмээргүй санагдаж юм ингээд төлөвлөгөө гэдэг зүйл миний амьдралд ерөөсөө ингээд бодтоор хөрсөн дээр ингээд бууж чаддаггүй байсан болохоор за зүгээр ерөнхийд нь л ингээд төлөвлөөд ийм хийн гэд төлөвлөж идөө гэдэг яг тийм сэтгэхүйдээ тийм ухамсартай ерөнхийдөө бол байсан баггүй. Тэгээд ажил ч гэсэн ингээд хийгээд үзэнгүүд яг тав би ингэж хийнэ гэж хэлсэн дээр цагтаа ингээд бүх зүйлээ амжуулаад ингэж цаг хугацаанд баригдаад ингэж явдаг. Тэгээд тхийн тулд ингээд төлөвлөгөө гэдэг зүйл айгүй чухал байх нь ингээд миний хардаг байсан төлөвлөгөө хувь хүний тал дээр ингэж гаргадаг байсан төлөвлөгөө гэдэг зүйл ингээд шал өөр байх нь гэдэг зүйлийг айгүй юм өөр өнцгөөс нь амирх харж байгаа гэх юм уу. Тэгээд тийм болохоор миний хувьд угаасаа бичлэг оруулахгүй байгаа шалтгаан жоохон 100% сэтгэл санаатай ерөнхийдөө бол холбоотой байхгүй юу. Ингээд бичлэг эдитлээд суун юу оруулах уу гэд. Тэг яг хуу зүгээр ингээд суугаад эдитлэхийн хувьд болно. Гэтэ сүүлийн үед нэг амирх завгүй байгаад байгаа. Тэгээ нойрооч гсэн багсгаад тэр хэмжээнд хийх ажил бүр үнэхээр их байгаа. Тэг яг хуу нэг тэгж хичээж хийсэн ч гэсэн үр дүн гэдэг зүйл би өөрөө л юм да ингээд хийхийн хэрээр энэ зүйл нь юм байна, тэр зүйл нь тийм байна гэж ойлгоод яг миний юм зан чанар, миний үг үйлдэл айгүй их өөрчлөгдөж байгаа нь ингээд айгүй томоор олж авах зүйлүүдийн нэг нь байна. Тэгээд хийх тусам бол ингээд хүн бол айгүй чадварлаг болдог болохоор айгүй тийм байна. Тэгээд он дуслаа. Тэгээ ер нь бол зүгээр ажлуудаа гоё ингээл хуваарлал гоё хийгээд явуул айгүй амар санагдав.